За ерөнхий сайдын хэлснээр ажлын 3 хоног тутам нэг удаа шалгалт ирдэг компанич манай улсад байна. За эрх бүрдээ өөр бичиг цаас нэгдэг. За шалгалт хийсэн төрийн албан хаагчид нь өөр дүгнэлт гаргацгаадаг. За төрд байгаа мэдээллийг давхар иргэн аж ахуй нэгжээсээ шаарддаг. За дээр нь төрийн нэр барьж хүнд суртал гаргадаг, компаниудын үйл ажиллагааг доголдуулдаг, хоол унд иддэг гээд түмэн асуудал шалгалт нэрийн ард нуугджээ. За тийм учраас ерөнхий сайд учрал засгийн газрын ээлж турлаараа энэ бүгдийг тасаллаа. За 2026 онд хийгдэхэр хүлээгдэж байсан нийт 9376 шалгалтыг бүгдийг нь цуцлалаа. За шалгана үр дүн байхгүй. Шалгана зөвхөн торгоно. Шалгачаа зөвлөмж өгж байгаа тохиолдол бараг л үгүй. Малын эмийн сантаа Ахмад хүн зөвшөөрлөө сунгуулахаар шалгуулах бүрдээ 10 саяар торгуулдаг гэдгийг надад бас илгээсэн. Хууль журмаас илүү байцаагчийн илүү үзмжээр хандж байна. Нэг байцаагч зөв үснийг нөгөө нь хурж ирээд буруу гэдэг. Энэ нь их давхурдаж давхцсан хууль журам биш байцаагчийн хувийн үзмж дур зоргоор ханддаг, хяналт шалгалт, худалдаа үйлдвэр, үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үндсэн ажилд саадуулдаг. Ашиг орлогыг нь багасгадаг. Тэгэхээр эдийн засгийн энэ сорилттой цаг үед бол бид хувийн хвшил аж ахуйн нэгжүүдийг илүү чөлөөтэй бизнес үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангах ёстой. Мөн өнөөдөр төрийн албанд хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Ажлын цагийг өглөө 7-оос 8 цаг 30 минутын хооронд эхлүүлж, оройн 16-аас 17 цаг 30 минутын хооронд тарна. Мөн шинээр очисон дарга нар халаас илгээ хийхгүй, сандал суудал ярихгүй, за төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр халахгүй гэдгийг санууллаа. За дээр нь төрийн албан хаагч тайлан гаргахгүй. За үндсэндээ нийт ажлынх нь 60% тайлан болж хувирсан. За гэтэл тэр хийж байгаа тайланг нь хинч уншдаггүй, бас захимд байж байдаг байна. За тийм учраас сайд дарга нар урдаа байгаа компьютераа асаагаад захимаар мэдээлэл ав гэдгийг ерөнхий сайд хэллээ. Тэгээ төрийн албан хаагч нар бүгд сонсож байгаа. Тэгэхээр төрийн албан хаагч нарыг тайлангаас энэ тогтоолоор чөлөөлж гин сайд нар дээрээс эхэлж манлайлна. Бүгдээрээ энэ кабинет дашборд government-ыг хэрэглэнэ. Төр өөртөөгөө мэдээллийг хинээс нэхэхгүй гэдгийг шийдэж байна. Хоёрт бол нийт 3000 сул оронтой байгаа. Сул оронтойд хүн нөхөж томилохгүй. Чигүүргийн шинжилгээ хийтэл сул оронтойг зарцааж шүү. Сангийн сайд сул оронтой бүгдийг зарцааж байна. Тэрнээс биш энэ дээр хүн нэмж томилохгүй. За төрийн албанд халаас илгээ хийхгүй. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг халд сэлгэхгүй. Сандал суудал ярихгүй. Засгийн газрын тогтоолоор үүрэг болгож байна. За мөн ерөнхий сайд 400 саяас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон сууцны 2% татварыг болиулахаар хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулж эхэлжээ.